За налах дүүрэг нэг 10,500 өрхтөө үүний 70% буюу нэг 7,300 орчим өрх энэ хүүтэн сэрүүний үйлрэлт гал түлдэг. За тэгээд энэ налах дүүрэг дээр одоо энэ шуурхай удирдлага хяналтын түүгээд байгаа. Энийг түшиглээд энэ алсын зайн одоо энэ угаарын хэм мэдрэгчийг суйрлуулах боломжтой. Энэ дээр одоо бас манай нийслэлийн одоо энэ талаас ямар ажил төлөвлөж байгаа вэ? Цаашдаа налах дүүрэг дээр хизээ хэрэгжүүлэх боломж төлөвлөгөө юу байгаа вэ гэдгийг асууя. Хоёрдугаарт энэ горих тэрэлжийн амралтын газруудын одоо энэ аж ахуй нэгжүүдийн нам даралтын зоохонд өнгөрсөн жилүүдэд сайжруулсан түлш өгдөг байсан. Тэгээд энэ жилийн үед болохоор одоо хүсэлт өгөхөөр сайжруулсан түлш олохгүй мидлинг буюу энэ коксч нүүрс угаах хөвчөд үүсдэг одоо энэ угаасан нүүрсийг өгнө гэдэг ийм мэдээлэл өгж байна гэдэг одоо сая бас энэ хүмүүс нашаас холбогдож хэллээ. Тэгэхээр энэ нам налах дүүргийн 6 дугаар хороод горих тэрэлжид сайжруулсан түлш энэ жил олохгүйгээр тэр мидлинг өгч байгаа маа гэж бодлоо. Энэ дээр бас тодруулж өгнө. Тэгээд энэ горих тэрэлжийн бүс нутаг бол бас онцгой өвлийн утаатай үед бол нийслэлийн иргэд очиж энэ ч бас нэг өдөрт цэвэр агаарт гардаг юм бүс үүдэг. Энэ бүс дээр одоо бид бас анхаарч утаагүй багт анхаарахгүй бол Улаанбаатарын утаанаас гараад горих тэрэлж рүү очдог тэнд нь одоо бас утаа ихтэй одоо агаарын бохирдлоос үүсэх юм эрсдэлтэй байгаа шүү гэдгийг бас энэ дээр бас хоёр асуултанд хариулт. Амар төвшин дарга. За утга сүрэн төлөөлөгчдийн асуултанд хариулъя. За налах дүүрийг агуул бид нэр яаж төлөвлөж харж байна гэх юм бол яг одоо сэргээгт эрчим хүч рүү ерөөдөө бол налах дүүргийг бол холбоно гэсэн бол хэтийн төлөвтэй байгаа. За сэргийг налах дүүргийг баханга дүүргийг бол яг сэргээгт эрчим хүчээ холбосон эко ийм хоёр дүүрэг болгоно гэдэг бол гол төлөвлөгөөтэй бол бид нар боловсруулад явж байгаа. За тэр болтол яг энэ жил бид нар яах юм бол налах дүүрэг бол бүрэн одоо бид нар 45,000 ухаалаг угаар мэдрэгчээ төсвүүдээрээ суулгаж байгаа гэсэн шүү дээ. За тэр төсвүүдээрээ суулгаад яачих юм бол бид нар бүрэн налах дүүргийг бол ингээд ухаалаг мэдрэгчээр холбоод хяналтыг тавиад бол явнаа. Ийм төлөвтэй байгаа. За нөгөө горих тэрэлжийн асуудлаар 5-7 түвш хариулах уу? За тодруулга нэмэлт тайлбар 5-7 түлш гүйцэтгэх захирал Эрдэнэбаяр. За нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Мөнхбаатар дарга. За утга сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. Горих тэрэлжийн хувьд бол бид нар аж ахуй нэгжийг ярьж байгаа. Аж ахуй нэгжээр бид бүгд бол мидлингийн шахмал түвшийг олгоно гэдэг засаг даргын захирамж гарсан байгаа. За учир нь юу вэ гэхээр сайжруулсан шахмал түвш маань бол одоо нэмэгдэл ажлын хөлс ороод хөлс шингэсэн юм бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ түүхийн хэд нь бол өөрөө одоо мидлинг хэвээрээ байгаа. Сайжруулсан шахмал түвшний 95% нь бол мидлинг, 5% нь бол барьцдуулагч гэж явдаг. Энэ жилээс бид бүгд бол шигшсэн мидлингийг бол аж ахуй нэгжүүдэд олгоно. Энэ ч бол 15-аас 50 мм-ийн одоо ийм бүхэллэг ийм мидлингийг бол олгоно. Тэгэхээр энэ ч бол ямар нэгэн байдлаар буцаага тэр мидлингээ бид нарыг нунтаглаад ажлын хөлс шингээгээд өндөр өртөг оруулахгүйгээр зөвхөн шигшин ангилсан тийм мидлингээр олгоод явхад бол ямар нэгэн байдлаар техникийн үзүүлэлтэнд бол өөрчлөлт бол орохгүй. Харин одоо гал түлж байгаа өрхүүдтэй бол бид нар бол хагас коксыг бол олгож бол явахаар байгаа. Энэ нь бол 62 дугаар тогтоолоороо өрхийг бол энэ сайжруулсан шахмал түвшээр ханган аж ахуй нэгжийг бол ханга зохицуулт бол энэ засгийн газрын тогтоолт бол ороогүй байдаг юм аа. Тодруулга хотгон сүрэн төлөөлөгч. Үүний хувьд одоо ямар байх вэ? Адилхан байх уу? Тэгэд энэ тал дээрх мэдээлэл бас иргэд аж ахуй нэгжтэй сайн өгөхгүй бол нэг сайжруулсан түлш авъя гэдэг хүсэлт өгөхөөр хүсэлтийг хүлээж авахгүй мидлинг энержи ресурсын нүүрс эдэр гэдэг байдлаар хүсэлтээ өгөө гэд ингээд бас жоохон аж ахуй нэгжүүдэд жоохон ойлгомжгүй байдал үүсэж байгаа юм билээ шүү. Та хүмүүс энэ дээр анхаараарай гэжлээ. За Мөнхбаатар дарга. За үүний хувьд маань бол өмнө нь Energy Resource компани маань бол нийгмийн хариуцлагын хүрээнд энэ 5-7 түвшийн түүхийн эдийг бол үн төлбөргүйгээр өгдөг байсан бол өнгөрсөн оны 4-р сараас эхлээд тухайн гэрээ нь бол дуусгаар болсон байгаа. Тэгээд энэ удаагийнхаар бол бид нэр Energy Resource компаниас мидлингээ бол худалдаж авч байгаа. За тэгээд худалдаж авсан өртөг дээрээ бид нэр тээврийнхаа хөлсийг шингээгээд 1 тонныг нь 250,000 төгрөгөөр бол одоо 5-7 түвш компанийн зүүн үйлдвэрийн налаахын хашаан дээрээс бол зарж борлуулна. За тэгэхээр тухайн аж ахуй нэгжүүд маань өөрсдөө тээврийг эрсэлдэг 5-7 түвш компани налаахын үйлдвэр дээрээс очиж 250,000 төгрөг 1 тонн тутмыг нь худалдаж авнаа. За таны хэлсэн саналыг бол ойлголоо.